За, Дундгуй аймгийн Хулт сумын нутагт бол нийтдээ нэг 11 талбай дээр лицензтэй байна. За, үүний бол одоо танайхтай бол одоо хамгийн ойрхон байгаа лиценз бол энэ Өнчийн зоо гэж талбай дээр 1343 94 газар талбай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байна. Танайхаас нэг 5 км орчимд байх шиг байна. За, Хорхоотын хоолой гэж энэ бол 49694 газар талбай бол орон нутгийн тусгай хамгаалалттай газар гэсэн үг. За, мэдээж энэ орон нутгийн тусгай хамгаалалттай, улсын тусгай хамгаалалттай газар бол одоо лиценз өгөх хоройтой. Тэм учраас бол энэ одоо Хулт сумынхан бол бас Хорхоотын хоолой гэж газрыг бол орон нутгийн тусгай хамгаалалттай газарт авчээ. За, 21-р зуун гэж талбай байгаа. Энэ бол Дундгуй аймгийн Хулт сумын нутгаас баруун урд зүгт 21-р зуун гэж талбай дээр 15408 2 газар талбай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна. За, эдгээр бол одоо лицензтэй талбайнууд гэсэн үг. За, мөн одоо яг солбилцт нь яг нэг дороо 21-р зуун гэдэг талбай дээр бол 3156 газар талбай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна. За, Хулт сумын нутагт Баян гих талбай дээр 388592 газар талбай хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон. Энэ бол Хулт сумаас халз баруун зүгт байгаа лиценз байна. За, Бугт гэж лицензтэй талбай байгаа. Энэ бол Хулт улсын Зааг нутаг дэвсгэр дээр 18477 газар талбай хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. За, мөн одоо Дэлгэх газар дээр 170 14 газар талбай Хулт сумын нутаг дэвсгэр дээр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна. За, мөн Хулт сумын нутаг дэвсгэр дээр Бизон аривжих гэдэг талбай буюу Бизон аривжих компани 11993 газар талбай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Энэ нь бол Хулт сумаас зүүн хойд зүгт байрлаж байгаа. За, ингээд нийтдээ нэг 11 том лицензүүд байна. За, тэгээ энд одоо бас иргэдтэй уулзаж Хулт сумын иргэд хүмүүстэй уулзаж ер нь малчид дард иргэд энэ лицензүүдээ ер нь мэдж байгаа юу? Энийг одоо саналыг бас авцгаая. Дээрээс нь бидний ганц зорилго бол энэ газрын тооллогоор яг юу илэрхийлэх гээд байгаа юм бэ гэхээр ядаж энэ одоо энэ олгосон газруудынхаа асуудлыг бас засгийн газар бас зэгцлээч гэдэг санал. Тэгээ үлдсэн газар нутгаа дахиж битийн лицензээр ингээд олгоод байгаа ч. Тэгээ энийг бас орон нутгийн тусгай хамгаалтанд аваач гэдэг энэ саналыг тавьж байгаа. Энд бол бас хэдэн зуун үеэрээ нутгалж ирсэн одоо малчин түмэн Монгол даяараа байж идэг. Гэтэл одоо ингээд гадаа байгаа малынхын бэлчээрийг ингээд лиценз хэлбэрээр ингээд олгоод өгдөг гэж болохгүй гэдэг энэ саналыг хэлж байгаа.